бол улс төрчдөг газар. Энд улс төр төрийн шийдвэрүүд гарах ёстой. Нарийн мэрэгчлэтнүүд бол уул уурхай яамд ажиллаж авах ёстой. Тэгээд оруулж ирсэн нарийн мэрэгчлэтнүүдийн оруулж ирсэн асуудлыг энд янз бүрийн хүмүүс төр төмний төлөөл болсон олон хүмүүс тал бүрээс нь шүүн хэлцээд энд улс төрийн шийдвэрийг гаргах ёстой, улс төрчих ёстой байгууллаа. Тэгэхээр ер нь эх орноо худалдаа гэж худалддаг хүн байхгүй. Оюу толгой яалаа, гүлгөө яалаа гэдэг шиг. Оюу толгой юу боллоо? Тэгэхэд та нар худалдаа гэж бодож шийдвэрийг гаргаснуу да. Өнөөдөр юу болчиход байна? Тэгэхээр яг ийм үйл явдал давтагдах гэж байна. Энэ бол гэмт хэрэг шүү. Шударга сэвслийн бүлэг завсарлага аваад ажлын хэсэг байгуулахдаа улсын хурлын дарга дээд Бацрэг даргавт хоёр орсон. Ашиглахаас өөр аргагүй алтыг нурчлаад авцсан гэж их хурлын дарга хэлсэн. Энэ бол гэмт хэрэг. Энэ цаашаа хөврийн шүү хэрвээ энд хүчинд шийдэх гэж байгаа бол. Завсарлага бол нэг талаас ажил гацааж байгаа гэж дандаа тайлбарлаад. Яг үнэндээ муу үйл хийхээс аврах цорын ганц гарцаа бид нар байхгүй болгоцсон юм байна. Шударга сэвслийн бүлэг одоо харамсаж байна. Яах гэж тэр завсарлагыг хугацаатай болгоо гэж. Хэрвээ энэ завсарлага хугацаагүй байсан бол гачууртыг бид нар хамгааж үлдэж чадах байлаа. Харамсалтай байна. Завсарлага бол муу үйл хийхээс эрх баригчдыг хамгаалах юм том зэвсэг байсныгаа бид алдсан юм байна. 200 сая долларын ашиг олно. Тэгээд монголчууд одоо бид нар Монголын төр 20%-ийг эзэмшихээр бид нар 40 сая долларын ашигын төлөө 10 жилийн дараа 40 сая долларын төлөө энийг зарах гэж байна, ахуулах гэж байна. Ноён хатан уулаа бид нар эмтэлж байна. Батхуу дараах уул уурхай яамныхын хэлсэн манай мундаг экспертүүд их олон хүн оролцож шинжээд үнэхээр энэ одоо баг ашиггүй юм байна. 200 сая доллар 10 жилд болох юм байна. Тэгэхээр бид нар одоо гэж та нар хэлсэн баталгаажуулсан. Ингээд 10 жилийн дараах 40 сая долларын ашигын төлөө энэ уулыг ухах гэж байна. Энэ хүмүүсийн тэмцэл төмөн зүгөө. Биднэрт өөр гарц байгаа. Эдийн засаг хүндэрснийг ойлгож байна. Гэхдээ бид нар 2000 гаруй лиценз, ашиглалтын болон хайгуулын лиценз өгсөн байгаа. Энийг үр дүнтэй болгоё. Тэр гайхуулаад байсан гарын үсэг зурцсан оюу толгойгийнхаа ашигыг оруулж ир. Энэ л бидний эдийн засгаа аврах гарц. Түүнээс биш дахин ухаж түнхэх нь бол асуудлыг шийдэх гарц бишээ. Цагаан суургыг яасан? Төр хувь эзэмш хэрэггүйгээл ингээд бид нар одоо эн чин төргүүгээр сайхан явчихна гэж шийдэл гаргасан. Одоо тун удахгүй яг одоо мартаагүй байхад тэр бихний тэр тогтоолын бих хатаагүй байхад дахиад одоо санхүүжил шийдүүлнэ гэж ороод ирч. Бид нар ийм юм үзэж штэ. Одоо хинд итгэх юм? Би бол үүндээ итгэхгүй байна та нарт. Энэ дахиад цагаан суургын араас орно, энэ оюу толгойн араас орох юм хийж байна. 20%-ийг бид нар эзэмшээд үйл ажиллагааны зардалд хяналт тавьж чадахгүй. Үнэндээ чадахгүй. Энэ бол үйл ажиллагааны зардалд компани засаглалд нөлөөтэй оролцдог хувь биш. Тийм учраас бид нар хуулийнхаа дагуу явах ёстой. Ашигт малтамлын одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийнхаа дагуу ядаж явах ёстой. Тэгээ энэ асуудлыг төр зогсоогоод эхлээд энэ хүмүүсийн амь насыг аврах ёстой их бол дараа. Бид нар ядаж хүнлэг бай. Ядаж хүнлэг байх ёстой шүү энэ их хурал. Өнөөдөр цаг иргэдэг юм да, цагаараа байдгүй, цахилдаг хөхөөрөө байдгүй. Бүгд дандаа эрх мэдэлтэй байхгүй, дандаа дарга байхгүй. Сэлэнгийн ард түмэн уул усаа амар тайван байлгаад өгөөч л гэж тэд нар гуйж байгаа. Өөр юу ч гуйгаагүй. Инх бол дарга та очиод хэлсэн байлээ. Ерөнхийлөгч хоёрын хоёулын гэж бичлэг байлээ. Ноён уулыг та нар минь ухуулахгүй гэвэл уухгүй. Юу гэж нутаг усаа тэгж нухаж төнгөх вэ гэд та нар нутгийн иргэдтэй зураг авахулсан тэр бичлэгчээ интернетээр явж байгаа. Бүгдээрээ харж байгаа. Өнөөдөр тэд уул усаа гуйж гэн, газар нутгаа гуйж гэн. Нэгэн цагт та нар ард түмнээс эргүүлээд өршөөл гуйх цаг ирнэ шүү. Ийм цаг үе бас тохиолддгоо. Бид нар одоо бүгдээрээ л харж байгаа шүү дээ. Эрх мэдэл мөнхийн биш. Харин ард түмэн дандаа л мөнхийх байдаг. Тэгээ бити ийм эмгэнэлтэй юм хийгээч. Бүгдээрээ энэ харин ашиглаж байгаа лиценз энэ ордуудаа үр дүнтэй байлгах талаар хамтарч ажиллая гэвэл шударга сэвслийн бүлэг үнэхээр одоо гар бие оролцсон хамтран ажиллахад бэлэн байгаа. Харамсалтай нь тийм ажилла хийхгүй дандаа нэмж ухаж төнгөх, нэмж хулгайлах ийм ажил хийгээд байна. Оюу толгоогоос бид нар ашиг авч чадвал, оюу толгойн гэрээг ашигтай болгож чадвал монголчууд хэдэн үеэрээ идээд байхгүй хөрөнгө ганцхан оюу толгойд байна. Бусдыг нь ярихаа болъё л доо. Тэгээ ийм юмн дээр л энэ их хурл ажиллах ёстой шүү дээ. Та уул нь бид нартай адилхан л байр суурьтай байсан да их хурлын дарга. Өнөөдөр бол таныг бол ийм одоо эсрэг байр суурь илэрхийлээд байгаад бас гайхах ихээр гайхаж байна.